Хэрхэн бол маань дутамаарай л намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилчин. Өнөөдөр та бүхэндээ Office 365-ийн нэгэн томоохон хэсэг болох Microsoft Word-ийн талаар хэрхэн ашиглах талаар дамжуулах хүрэхэд бэлэн болсон байна. Заншил ясаараа description-ийн доор линк болон timestamps үлдээчихвэл та бүхэн сурахыг хүссэн эсвэл ахиж үзмээр байгаа зүйлүүд дээр дараа цагийн хэмнэрэй гэж хүсмээр байна. Мөн энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. YouTube сувгаа маань subscribe хийж мөн та бүхний сурмаар байгаа болон суралцсан зүйлээ манай платформ дээр чөлөөтэй илэрхийлж хүмүүстэй хуваалцах боломжтой гэдгийг бол хэлэхэд таатай байна. Ингээ хэдүүлээ хамтдаа дэмрэг орцгоё. Хэрхэн та Microsoft Word-ыг ашиглаж болох вэ? Танд хоёр сонголт байгаа. Нэг та web browser-аар office.com гэсэн хэсэг рүү та бүхэн ороод өөрсдөө Outlook-ээр хамгийн сүүлийн үеийн Word-ыг ашиглах боломжтой. Хоёр дахь сонголт маань хэрвээ та аль хизээний Microsoft Office-ыг худалдан аван license-тэй бол өөрийн компьютерийнхаа desktop дээр ашиглах боломжтой. Хэрхэн яаж PDF файлыг Word дээр шилжүүлж болдог талаар та бүхэн асуусан байсан. Ингийн тулд та бүхэн өөрсдийн файл хэсэг рүү ороод Open гэдэг хэсгээр дараад өөрсдийн хүсэж байгаа та тухайн өөрийн компьютераас аль эсвэл вебсайтнаас эсвэл өөрийн файлнаас гэсэн сонголтуудыг та бүхэн сонгоод энэ унаасаа хүссэн PDF та бүхэн сонгож болно. Хэдүүлээ хамтдаа энийг сонгочих. Танаас асуун та энэ дээр OK гэж дарах байгаа. Хоромхон зур дагаар PDF файл маань Word руу шилжиж ордог байгаа. Энийг хэрхэн яаж Excel дээр хийдэг талаар бичлэгээ өмнө хийжсэн тул та бүхэн сонирх юм бол дээдлийн линкийг дараарай. Та өөрийн бичсэн мэдээлэл өгүүлгийг вебсайт дээр та бүхэн тавихыг хүсжээвэл эхлээд File гэдэг хэсэг рүү та бүхэн ороод доотлын Transform гэдэг хэсэг байгаа. Дараарай. Transform-ыг дарсны дараад нь танд хажуу тал дээр дизайнууд гарч ирнэ. Хэрхэн харагдах талаасаа та эндээс өөрийнхөө хүсснийг сонгоод дээд энэ хэсгээр ямар харагдах гэдгийг та бүхэнд харуулна. Тэгсний дараа энэхүү цэнхэр хэсгээр та Transform гэдгийг дарна. Ахин танаас асууна. Энэ дээр мөн адилхан Transform гэдгийг дарах байгаа. Ингэснээрээ таныг шууд веб хэлбэр рүү оруулах боломжтой. Та энийг харж байгаачлан хэрэг өөрийнхоороо хүснээрээ засахыг хүсэх юм бол Edit гэдэг хэсгээр та бүхэн дараад энэ дээр хүснээрээ өөрчилж болох байгаа. Та магадгүй санамсаргүй ажил хийж байхдаа хадгалахгүйгээр Word-наас гарч ирсэн үед томгүй байсан баг. Энэ үед буцааж гаргаж болдог гэдгийг та бүхэндээ хэлэхэд маш их таатай байна. Ингийн тулд та бүхэн файл руу ороод Open гэдэг хэсгээр та бүхэн дарна. Recovery Unsaved Documents гэдэг хэсгээр та бүхэн дарна. Ингэснээрээ таны хадгалаагүй, санамсаргүй гарсан файлууд тань дээр гарч ирэх байгаа. Энэ файлыг та сонгоод Open гэж дарснараа өмнө таны хадгалаагүй байсан файл гарч ирнэ. Та аль хэдийн хадгалсан байгаа гэхдээ glitch болоод гарцсан үед та буцааж гаргахын тулд файл руу ороод Open гэж ороод та өөрийн браузер дээр байгаа файлыг гэдгийг сонгоод Open гэдгийн доод талд та бүхэн хажуу талын жижигхэн сумыг доош нь дараад Open and Repair гэдэг хэсгээр та бүхэн дарснараа энэ маань хамгийн сүүл таны хийсэн ажил буцаад хамгийн сүүлийн байдлаараа гараад ирнэ. Тэгэхээр та өөрийнхөө ажлыг алдахгүй гэсэн үг байгаа. Тав дахь та бүхний цагийг маш их хэмнэх нэгэн функц бол Pinned. Та бүхэн файл руу ороод энэ дундаас таны хамгийн их орж уншдаг эсвэл ажиллаа хийдэг зүйл байх юм бол та тэрийг идэвхжүүлээд хажуу талын энэ Pin байгаа. Энийг та бүхэн дарснараа энэ маань хамгийн дээд талдаа гараад таны ажлыг хэмнэхэд маш их тустай байдаг байгаа. Clipboard гэж юу вэ? Хэрхэн яаж ашиглах вэ? Давуу тал нь юу гэдэг юм бэ гэсэн асуултуудыг асууж ирсэн тул та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбарлая гэж бодлоо. Clipboard-ыг та бүхэн олохын тулд Home tab-ийн доод тал Clipboard гэдэг хэсгээр та бүхэн дарснараа гарч ирэх байгаа. Clipboard-ийн давуу тал нь гэх юм бол яг хүссэн зүйлээ идэвхжүүлээд Ctrl+C дараад copy хийчих болдог байгаа. Хажуун зүүн гар тал дээр хадгалагдсаар хэвээр байдаг. 7 дахь таны цагийг хэмнэх нэгэн функц бол sort list байгаа. Энэ маань ямар учиртай вэ гэхээр та бүхэн Excel дээр шууд filter хийгээд 1-ээс 2 эсвэл А-гаас Я хүртэл гээд болгож болдог бол мөн адилхан Word дээр энэ зүйл маань та бүхэнд бас боломжтой байдаг байгаа. Ингийн тулд та бүхэн хэрэг доошо бичсэн байгаа хүмүүсийнхаа нэрсийг чагсаалтанд А-гаас нь Я хүртэл оруулмаар байгаа бол тэрийг идэвхжүүлээд Home tab руугаа та бүхэн ороод энэ доод талд E to Z гэсэн хэсэг та бүхэн энэ харагдана. Энийг дарсны дараад нь та бүхэн энэхүү paragraph хэсгийг та бүхэн идэвхжүүлээд энэ ундаасаа сонголтуудыг хийж болно. Хэдүүлээ хамтаа хүний нэрийг дистралт нь оруулмаар болохоор энэ хэдүүлээ сонгоод OK гэж дарангууд энэ маань шууд А-гаас M хүртэл хүмүүсийн нэрсийг чагсаачж байгаа. Мөн энэтэй адилхан та тоог бас тэгж болно. Мөн адилхан тоогоо та идэвхжүүлээд Home tab-ийн paragraph гэдэг хэсгээр та бүхэн A to Z гэсэн хэсгийг та бүхэн дараад энэ дээр тоо гэдгийг та бүхэн сонгох байгаа. Тэгээд мөн адилхан
окей гэж дарснараа 11-ээс 65 хүртэл тестралаад гарч ирээд таны цагийг маш их хэмнэдэг. Ямар нэгэн таб руу орох шаардлагагүйгээр хэрвээ та энэний доод талд нэгэн зураас үлдээхийг хүсэх юм бол хасах гэд энтрийг дарангууд нэг зураас гарч ирнэ. Хэрвээ та энэний доод талд хоёр зураас оруулахыг хүсэх юм бол тэмцүү гэж 3 тэмцүүг дараад энтер дарангууд 2. Хэрвээ та таслалтай байхыг хүсэх юм бол одыг дараад таслалд оруулснараа та заавал ийш тийш орох шаардлагагүйгээр шууд хооронд нь зайг нь оруулах боломжтой байгаа. Маш их цагийг хэмдэг. Мөн үүнтэй адилхан та бүхэн хүснэгтийг энд заавал insert tab руу ороод оруулах шаардлагагүй. Энэ дээр та нэмэх, хасах, нэмэх, хасах. Та энийг өөрөө хүснээрээ байлгаж болно. Тоолчж болно, аль эсвэл тех шаардлагагүйгээр би яг л ийм хүснэгтийг хэмээр байна гэдгээрээ та сонголтоо хийгээд энтрийг дарснараа тань энэ хүснэгт гарч ирдэг. Excel дээр санхүүгээ тооцооллоо, дүнгийн гаргаад тавьж болдог бол яг түнтэй адилхан Word дээр та бүхэн болох боломжтой. Жишээлбэл энэхүү хүснэгт дээр та хаана нийт тоо гаргамаар байгаагаа та итгэжүүлж энэ дээрээ дараад дээдлийн FX formula гэдэг хэсэг дээр та бүхэн дарна. Та бүхэн оронгууд зүүн гар тал эдгээр тоонуудыг нийлбэрээр гаргана гэсэн сонголтыг тань гаргаж ирнэ. Мөн адилхан энэ дундаас та хэрэг хүсэх юм бол долларын хувь эсвэл зүгээр тоогоор гаргах гэх мэтчлэн энэхүү функцүүдийг сонгож олно. Мөн та бүхэн paste functions гэдгийн доод талд эдгээр сонголтуудыг мөн сонгох боломжтой гэдгийг та бүхэндээ харуулмаар байна. Энэ удаа зүгээр нийлбэрийг би гаргамаар болохоор some left гээд окей гэж дарангууд эдгээр тоонуудын нийлбэр маань хажуу талдаа гараад ирж байгаа. Wikipedia-г та бүхэн бүгдээрээ мэдэх бах. Бүхэн insert tab руу ороо Wikipedia гэдэг хэсгээр та бүхэн дарснараа хальт систем нь гараад ирнэ. Энэ дэр хэдүүлээ хамтдаа Монголын талаар хайгаад үзье. Монголын талаар хайсны дараа та өөрийн хүсэж байгаа мэдээллийгаа энэхүү дундаасаа итгэжүүлээд нэмэх тооноор дарснараа энэ маань шууд Word дээр гараад ирэх байгаа. Speak. Хэрвээ та бүхэнд энэхүү функц харагдахгүй байгаа бол дээд талын жижигхэн сумдаар та бүхэн дараад more command гэдэг хэсгээр та бүхэн ороорой. Ганцхан энэ функц биш мөн миний өмнө ашиглаж байсан функцүүд та бүхэн дэлгэсэн дээр гарахгүй байгаа та бүхэн command хэсэг рүү ороод үзээрэй. Орсны дараа та бүхэн маш их хүмүүсийн хэрэгэлдэг функцүүдийг хайж олно. Аль эсвэл og commands гэдэг хэсгээр та бүхэн хайж болно. Бидний хайж байгаа функц бол speak. Та бүхнийг итгэжүүлээд add гэж дарснараа энэ маань гарт ойрхон байлгахаар сонгож байгаа гэсэн үг. Тэгээд окей гэж дарснараа та оруулсны дараа дээр энэхүү speak icon маань ороод ирнэ. Энэ маань одоогоор итгэжээгүй байгаа шалтгаан гэх юм бол та яг уншуулмаар байгаа хэсгээ итгэжүүлэнгүүд энэ маань итгэжээд та энэ дээр дарснараа компьютер танд шууд уншиж эхлэх байгаа. Дэшнийг та бүхэн home tab-ийн voice гэдэг дээр dictation хэсгийг та бүхэн сонгоно. Энэ дээр та бүхэн анхааруулхад энэ маань монгол хэл байхгүй учраас та бүхэн speaking language гэдэг хэсгээс сонгоод энэ дундаас өөрийн ярьдаг хэлээ сонгож болно. За одоо энэ дээр жишээлбэл please give me more details on that. Thank you. Гэх мэтчлэн та шууд өөрийнхөө яриаг бичих боломжтой болдог байгаа. Editor. Home tab-ийн editor гэдэг хэсгээр та бүхэнд гарч ирнэ. Энийг та бүхэн дарснараа таны тухайн бичсэн байгаа өгүүлэг мэдээлэлээр ямар үг алдаатай байна, мөн grammar хэсгээр та юуг засах хэрэгтэй гэдгийг та бүхэнд баруун гар тал дээр бүгдээрийг нь гаргаад ирдэг. Энэ дээр жишээлбэл spelling гэдэг юугаар сольж болох вэ гэдэг санал олгоно. Нэг үгийг хэд олон удаа давхардуулах үе их давтамжтай гардаг байгаа. Харин та тэр үгийг солихыг хүсэх юм бол итгэжүүлээд маусныхаа баруун гар талыг дараад rewrite suggestions гэдэг хэсгээр та бүхэн дарснараа энэ дээр танд юугаар оруулж болох вэ? Энийг юу гэж хэлж болох вэ гэдгийг танд гаргаж ирж болно. Энэ дундасаа та сонголтоо хийнгүүт шууд автоматар өөрчлөгдөд таны цагийг хэмнэдэг байгаа. Магадгүй гадаад хэл сурж байхдаа тухайн үгийг мэдэхгүй байгаа бол энийгээ та итгэжүүлээд баруун гар талыг дараад search гэдэг хэсгээр дарангууд энэ дээр яг ямар учиртай ямар үг болох талаар та бүхэнд гаргаад ирдэг байгаа. Find-ыг та бүхэн home tab-ийн editing гэдэг хэсэг дээр дарангууд find гэдэг хэсэг гарч ирнэ. Ингэж та бүхэн хайж болно энэ дээрээ бичээд хэрвээ та тийхгүй цагийг хэмээр байна гэх юм бол control V-г дарангууд энэ маань бас гараад ирнэ. Энэ дээр та жишээлбэл Siri те hot гэдэг үгийг би хармаар байна. Би харж болно. Түлхүүр үгээрээ маш олон цагийг хэмнэж хайлтаа хийх боломжийг та бүхэнд гаргаж ирдэг үлээ. Бонус 16 дахь таны зайлшгүй хэрэглэх ёстой нэгэн функц бол replace. Replace-ийг та олохын тулд home tab, editing, replace гэдэг хэсгээр та бүхэн дарна. Таны хуучин байгаа үгийг шинэ үгээр солих функц байгаа. Жишээлбэл Siri гэдэг хэдүүлээ хамтдаа town гэдэг үгээр сольж болно. Тэгээд replace all гэдгийг дарснараа танд хоёр үгийг сольж байгаа гэдгийг харуулна. Та окей гэж дарснараа саяны Siri гэсэн мэсээ өгөөд маань бүгдээрээ town гэж солигдож байгаа. Энэ маань маш олон хуудастай бичиг баримтыг хийж явах үед таны цагийг маш их хэмнэдэг байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Word-ыг ашиглан цагийг хэмнэж болох
16 функцийг та бүхэндээ танилцууллаа. Энтэй холбоотой асуулт байвал та бүхэн YouTube цогцын манд чөлөөтэй асууцгаагаарай. Мөн YouTube цогцын манд subscribe хийж хэрэгцээтэй хүмүүст нь тараахаа бүү мартаарай. Ингээд дараагийн дугаар хүртлээ түр баяртай.